За өмнөх ярилцлага дээрээ би ухамсараа сэрэх, дээд ухамсартайгаа буюу дээд биетэйгээ холбогдох талаар танарт мэдээлэл өгсөн. За энэ удаагийн яриахаараа би тэгвэл тэр өөрийн ухамсартайгаа холбогдох, өөрийгөө хинбэ гэдгээ таньж мэдэх, дээд ухамсартайгаа холбогдох тэр бясалгал, тунгаалтын бясалгалыг хэрхэн хийх талаар өөртөө хэрэгжүүлдэг ингээд туршлагаа хуваалцъя гэж бодлоо. За юуны түрүүнд хамгийн эхлээд бясалгал гэдэг зүйл ямар зүйл вэ гэдэг гаднаас авсан мэдлэг байвал тэрийг устгах хэрэгтэй. Нэг ёсондоо бясалгал гэхээр танд хамгийн түрүүнд юу толгойд орж ирж байна? Бясалгал гэхээр ямар зүйлийг та тархиндаа суулгасан байна? Тэр шинж чанар гэх юм уу? Бясалгал гэхээр нэг ийм байдаг гэсэн мэдлэг эсвэл төсөөлөл тэрийг бүр ингээд мартчих. Тэгвэл амар байдаг. Тэгэхгүй нөгөө бясалгал гэдэг чинь заавал ийм байдаг, ингэж хийдэг, нэг ийм байдаг гэсэн юм нэг юм хайрцагт оруулчаад хүмүүс тэр хайрцагтаа бясалгал гэсэн нэрийн доторх тэр төсөөлөл, бодол, харах үнцэг хайрцагтаа бид нар байгаад ах юм бол нөгөө яг зөв буюу өөрийн ингээд дотроос чинь мэдрүүлж байгаа, өөрөө чинь дотоодоос бясалгал ингэж хийвэл зүгээр те гэсэн санаагаа ингээд няцаагаад байдаг байхгүй тэр хайрцагнаас харахгүй бол тэгэхээр өөрөө өөртөө хэлэх хэрэгтэй. Би одоо бясалгал гэж юу гэдэг, яадаг гэдэг гэсэн тэр өмнө авсан мэдээллүүдээ бүгдийг ингээд устгачаад ингээд нэг газар очиж орхичих. Одоо л би яг өөрийн дотоодосоо бясалгал гэж юу гэдгийг ингээд сурмаар байна гэд өөрөө өөртөө итгэж найдаж эхлэх байх нэ. Хамгийн нэгдүгээр шүү дээ. За дараагаар нь өөрийгөө дотоодоо ингээд мэдрэх хэрэгтэй. Өөрийн дотор ямар зүйл байна гэдгийг мэдрэх хэрэгтэй. Өөрийгөө чөлөөлж суллах хэрэгтэй. Бид нар чинь маш олон зүйл хайрцаглалтай хүлээстэй явж байдаг гэд өмнөх яриан дээр ярьсан тийм. Энэ нийгэм гэдэг зүйл эргэн тойрны үзэл, хүмүүсийн үзэл санаа, нийгмийн тогтоц гэдэг зүйл бидний ингээд барьцсан байдаг. Ёс зүй, ингэх ёстой, тэгэх ёстой гэсэн нэг тийм хин нэгний үзэл санаанд ингээд оруулсан. Тэгээ ингээд хайрцаглагдсан, баригдсан байдаг учраас бид нар энэ дотор юу байгаагаа ингээд амьдралдаа баг нээж үзээгүй. Хүүхэд байхдаа л бид нар яг өөрөөхөө байсан. Гэхдээ хүүхэд байхын дурсамжийг бид нар бүгдийг санаж чадахгүй. Дурсамжийнх нь талын санаж чадахгүй ам чинь хүүхэд байхдаа бид нар энэ дотоодод ямар мэдрэмж авдаг байснаа бүр санахгүй. Тэрийг одоо ингээд мэдэрч чадахгүй. Юмд ингээд баригдаж явсараад хэтэрхий нөө тархи руугаа орцсон үзэлтэй ингээд цахилдаа яваас урцсан учраас тэр өөрийнхөө хинбэ, энэ дотор яг юу байгаа юм бэ? Тэгээ миний сүнс яг юу юм бэ? Ямар зүйл юм бэ? Би яг хинбэ? Энэ дотор юу байна гэдгийг бүр ингээд таг мартцсан, холдцсон л байгаа гэсэн. Тэгэхээр өөрийгөө чөлөөл. Энэ дотроос чи юу хүсэж чинь? Та яаж, ямар авир гаргаж, яаж хөдөлж, одоо яаж алхаж, гიშгэж, яаж өөрийнхөө дураараа сайхан таралцмаар байна. Тэр болгоныхоо гаргаж энэ өөрийн дотоод хүнийг таних хэрэгтэй. Сайхан дуулмаар байгаа бол дуул, орил. Сайхан ингээд бие суллаад хинч хараагүй ингээд байгаар те ингээд бие чөлөөлөөд ингээд бүжгэл ингээд бүх юмаа ингээд сул хасах. Тэгээд тэр мэдрэмж рүүгөө гүнзгий орно. Тэр хүсэл тэмүүллийнхаа мэдрэмж өөрийгөө ингээд задгаалж нээж байгаа тэр дэлгэрч байгаа мэдрэмж рүүгөө гүнзгий орно. Тэгвэл таны дотор нуугдсан жинхэнэ та хинбэ гэдэг зүйл чинь ил гарч ирнэ. Хийхгүй бид нар чинь хүн амтнаас санаа зовн, дээд доод байлаасаа санаа зовн, ингээл цааш шиг дараал эсвэл за мөнгөгүй юм чинь энийг би хийж чадахгүй байх гэдэг ч юм уу. Ингээл ерөөсөө тэр дотор байгаа гоё мэдрэмж дотоодоос ингээ нээгдэх гээд байгаа зүйлээ ингээ дараа тэрийг бүр дадал болгоцсон. Дарсаар нь байгаад бүр баглаа хийцэн. Тэгээд өөрийгөө хинбэ гэдгийг мэдэх болцсон. Энэ дотор юу байгаа гэдгийг мэдэх болцсон. Нөгөө сүнс ухамсар гэдэг чинь юу юм бэ те? Таны дотор байгаа зүйл чи ил гарч ирж ш та тэрийг мэдрэн штэ. Энэ дотор би яг хин юм бэ? Миний сүнс юу юм бэ? Яад юм бэ? Ямар мэдрэмж өгдөг юм бэ гэдгээ мэдэрч өөрөөрөө ингэж таних хэрэгтэй байхгүй юу? Би тэрийг чинь хэлж өгөх биш, гадны хин нэгэн тэрийг чинь хэлж өгөх биш тийм ээ. Ямар нэгэн эрдэмтэн, доктор, философч эсвэл гэгэрсэн хүн тэрийг чинь хэлж өгөх биш. Та өөрийнхөө дотрыг та өөрөө мэдчихэж тэрийг бүрэн дүүрэн таньж ухаарах байхгүй юу? Тэгэхгүй өмнө ярьсанчлан гаднаас хин нэгний ярьсан зүйлээс мэдлэгийг аваад тэрүүгээрээ төсөөлж бодох тусам та өөрийгөө хайрцагладаг, өөрөөсөө холддог. Тийм учраас өөрийгөө эхний ээлжинд сайхан чөлөөл, хүлээн зөвшөөр, энэ дотор айдас майц хүлээснээс хэсгэн ч гэсэн холдоод үз. Хэсгэн ч гэсэн уяа хүлээснээс гараад энэ дотор байгаа хүний мэдрэмжээ мэдэр, хүсэл тэмүүллийн мэдэр. Тэгэх юм бол
бид нэр өөрийгөө таньж эхэлдэг баггүй юу? Энэ дотор юу байгаагаа баг багаар мэдэрч эхэлдэг. Тэгээд дотор руугаа орох зам чинь нэгдэж ирнэ. Тэгэхгүй нөгөө тархиныхаа мэдлэг төсөөллөөр явах юм бол тэрүүгээр та хизээч үнэн зүйлийг мэдэрч чадахгүй. Би та нарт хизээч идэж үзэж байгаагүй хоолой чинь талаар 1000 ярьлаа, 100 ярьлаа, өдөр болгон сонсголоо гэд та нар өөртөө тэр амтыг амталж мэдэрч үзэхээс нааш, тэр хоолыг идэж үзэхээс нааш миний юу яриад байгааг сайн ойлгохгүй, ухамсарлахгүй л гэсэн. Тийм учраас бодит туршлагыг эрхэмлэх хэрэгтэй буюу энэ бодит мэдрэмж миний дотор юу байгаа юм, энийгээ ил гаргаж ирж та нар өөрсдөө ихний хэлжинд мэдэх шаардлагатай. Айцаас сал зоригтой бай, тэг зоригтой байж бид нэр ингэ сайхан дотроосоо чөлөөлөгдөж өгөхгүй байна. Айц болгон биднийг уяас хүлээс болж байна. Айц гэдэг нь зөвхөн хорхоо жомноос айх айц биш, харанхуугаас айх айц биш. Энэ биеэ хамгаалах ямар нэг айц биш байхгүй юу? Хин намайг юу гэж бодох болоо? Би ингэчүүл бурууд тийм болов? Ингэчүүл одоо болдгүй болов гэсэн энэ сэтгэлийн хүлээс ахгүй юу? Санаа зовлт ахгүй юу? За тэгэхээр тэр болгоноос шууд нэг өдрийн дотор мэдээж чөлөөлөгдөж чадахгүй. Гэхдээ та нар оролдлогоороо баг багаараа өөрийгөө чөлөөлж чадна. Гэртээ ядаж 30 минут өөрийнхоороо ингээд бүр өөрийгөө бүрэн дүүрэн чөлөөлөөд тэр нэг айдас тэр намайг юу гэж бодох бол энэ хажуу айлд энэ чанга хөгжим юу гэж сонсогдох болмол гэсэн айдсаасаа 20-30 минут чөлөөлөгдөд өөрийнхоороо яаж хөдөлмөр вэ? Яаж өөрийгөө ингээд сэгсэрч ингээд бүх бие ингээд тавирч чөлөөлмөр вэ? Тэрийг хий. Яаж дуулмаар вэ? Тайзан дээр байгаа юм шиг одоо хизээч одоо гаргаж үзээгүй тэр авай дуу хоолой тэр чанга өнгийг гаргаж үз. Тэгж энэ доторх зүйлээ нээж өгөх хэрэгтэй байгаа байхгүй юу? Нээ. Тэнгүүд таны дотроос тэр мэдрэмж, хүсэл, тэмүүлэл би хий юм бэ? Би яг юу юм бэ? Надад ямар их эрчим минер, ямар их хүсэл, тэмүүлэл, ямар гоё сайхан зүйл байгаагаа бид нар жоохон ч том мэднэ. Ингэхээс л эхэлнэ. Тэгэхгүй ингээд нэг л их ёс дүрм яриад, нэг л их чухал царай гаргаад намтай бай. Тэг юу гэх юм бэ ингээд тэдэн настай байж нас намбандаа бай гэл тэр болгонд өөрийгөө ингэж хорж би чи одоо тийм хүн шүү дээ гэж ажил мэргэжилтэд өөрийгөө барьж ингээл нийгмийн уяа хүлээсэндээ байгаалах юм бол бид нар өөрийгөө хэн бэ? Энэ сүнс гэдэг чи юу юм? Ухамсар гэдэг чи юу юм? Хүсэл тэмүүлэл гэдэг чи юу юм? Жинхнээсээ амьдрах тэр амьдлаг чанар гэдэг чи юу юм бэ гэдгийг бид нар мэдгүй байсараад амьдралаа дуусгах гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр үнэхээр л энэ ухамсарын хөгжлийн зам руу орж байгаа бол та нар өөртөө чөлөөл. Өөртөө хэн бэ гэдгийг таних тулд өөрийнхөө дотор мэдрэмж рүүгээ ор. Хөгжим сонсоо тэр мэдрэмжийг ав. Кино үзээ тэр огссон мэдрэмж, тэр чөлөөлөгдөх гээд дотроос гарч ирээд бүр ингээд тесрэх гээд байгаа тэр мэдрэмжийг гаргаж ирээд чөлөөл. Хий. Хэлмээр байгаа үгээ хэл тэ. Урд нь ингээд боддог байсан ч гэсэн хийж зүрхлэхгүй байсан зүйлүүдийг хийж үзэлтэй. Чэйжин дотор ч байгаа зүйлээ ингээд гаргах байхгүй юу? За энэ бол биднэрт маш их тустай. Энийгээ ингээд хүний хажууд чаддгүй маа гэд ядаж ганцаараа байхдаа өөрийнхөө тэр дотоод нөөц боломжийг гаргахад нь ингээд туслаад өгөө. Эхний ээлжинд бол бид нэр хүүхэд байхдаа ингээд гадны хүн байхаар ингээд өөрөөрөө байж чадахгүй байх хэмжээнд блоклогддог. Дараа нь ингээд нас яваад ирэх тусам сүүл рүүгээ бүр ганцаараа байхдаа ч тэр өөрөөсөө хүртэл ичээд өөрөөсөө хүртэл айгаад ч тийм үү. Ингээд чөлөөтэй байх боломжоо бүр ингээд алдчихдаг. Бүр ингээд энэ блок айдас уяа хүлээс чинь гүн рүүгээ ороод тэгэл нэг л мэтгэд нас явцсан. Тэгээ баахан уяа хүлээс санаа зовлттой баахан ингэж болохгүй тэгэж болохгүй гэсэн яс дүрмтэй ингээд нэг юм номхон ингээд хүлээстэй юу гэж хэлэх юм бэ нэг тийм үхцсэн гатцсан ч гэх юм уу тийм болцсон байдаг. Ямар ч тийм амьтай тэр нэг хүсэл тэмүүлэл тэр гоё нарийн торгон мэдрэмж гэдэг юмнууд чинь бүгдээр ингээд тоосонд даруулсан. Бүгэлдсэн тийм л болцсон байдаг нэг л мэтгэд. Тэгээд бидний энэ ёс дүрм ингэх ёстой тийх ёстой энэ санаа зовлт айдснаас гадна дээрээс нь ингээд хариуцлага тий үүрэг хариуцлага нөгөө өөр хүүхдээ асран гэр бүлийнхнийгаа наашин чааш нэгэн тгийн ингэх ёстой тийх ёстой нөгөө мөнгө төгрөг олно гэсэн энэ нэг ачаа дарамтыг аваад ирэхээр бид нар ингээд улам даруулцдаг байхгүй. Тэгэл өмнөх удаагийн ярилцлаган дээр ярьсан шиг ийм их дараатай байгаа зүйлийн араас яаж бид нар цэцэг шиг ингэж ургаж чадах юм бэ тий ухамсараа ургах ингээд хөгжүүлэх юм бэ хэцүү байхгүй юу? Огт боломжгүй биш л дээ гэтэл хэцүү. За тэгээд тунгаалтын бяцлаглаа хийнэ.
өөрийгөө хүлээн зөвшөөрч, өөрийгөө үнэлж, өөрийгөө ажиглаж, өөртөө танилцаж, өөртөө ярьж энэ дотроос ямар бодол надад өгөх нь вэ? Энэ дотроос ямар хүсэл тэмүүлэл гарч ирж мэдрэгдэх нь вэ? Энэ дотроос юу огшиж гарч ирээд байна? Энэ дотроос юу надад хэлэх гээд байна? Тэрээрээ ингээд сонсож сурнаа. Энэ бол тунгаалтын бясалгал. Өөртөө ярилц, юмыг бод, тунгаалтынхаа бодлынхаа бүр гүн рүү ор. Тэгэхгүй нөгөө амарлингуй бясалгал хоосонд ингээд суугаал идэг. Магадгүй та амарлингуй бясалгал те гаднаас ингээд харахад нэг л их ингээд бясалгал хийгээл суугаад байгаа хүн. Тэгээд бясалгал хийж явах үед ингээд хоосонд орно, анхаарал сайн төвлөрнө. Тэгээд нэг сайхан хөнгөн болно тийм ээ, оршихуйтаа нэгдэн. Гэхдээ энэ тунгаалтын бясалгал хийхгүй бол зүгээр л энэ амьсгалын техникт гэдэг юм уу, анхаарал төвлөрүүлэх техниктэй энэ амарлингуй бясалгалыг хийгээл агаад байвал тэгэл нөгөө нэг ухамсар чинь олигтой хэлсэн чинь байхгүй байгаа л юм гэсэн үг байхгүй юу? Бид нар чинь нөгөө өөрийн дотоод зүнтэйгээ холбогдох, өөрийгөө таньж мэдэх энэ ухамсараа тэлэх, дээд ухамсартайгаа холбогдох гээд яваад байгаа зорилготой. Тэгтэл нөгөө нэг энэ амарлингуй бясалгал ингээл хийгээл хэдэн жил чамаагүй хийж бол нөгөө хүсэж байгаа юм руу очиж чадахгүй байхгүй. Тэрний оронд нь шүү дээ. Өөртөө ярилцаа, тунгаагаад энэ тунгаалтынхаа гүн рүү ор. Энэ бодол гэдэг юм чинь тунгаалтын бясалгал болоод байна уу? Эсвэл хамаагүй юм бодоод нөгөө бодолдоо төөрөд байна уу? Энийг ялгаж салгаж сурах хэрэгтэй. Магадгүй энэ ахуй амьдралын бодол те. За тэгж тэр маань юу хийж байгаа л энэ маань яаж байгаа л одоо юу хэрэгтэй вэ? Орой ямар хоол хийх вэ? Тэр ажлыг хийвэл яах вэ? Яаж мөнгө олох вэ гэдэг ч юм уу. Эсвэл одоо тэр маань яах вэ? Энийг яах вэ? Тэр бүтэхгүй бол яах вэ гэх нөгөө нэг энэ болгон чи хэрэггүй бодол ахгүй. Нөгөө л нэг ахуйтайгаа хүлээлтсэн, нөгөө л нэг тархины төвчээс энэ тархинд авсан мэдлэгтэй хүлэгдсэн энэ хайрцагталтай л бодоол бас өгчгүй. Тэгэхээр тунгаалтын бясалгал гэдэг чинь бодол мэдээж бодно. Бүр бодлынхаа гүн рүү н орно. Гэхдээ юмыг ухадаг байхгүй юу? Ухадаг учраас монголчууд ингэж ярьдаг гэсэн чи миний хэлснийг ухсан уу? Ойлгосон уу гэсэн үг шүү дээ одоо гэхоор. Чи ухах уу? Чи миний хэлсэн үгийг ухах уу гэж асуудаг те. Тэгэхээр ямарваа нэгэн учир шалтгааныг бид нар бодож эхэлнэ. Арч шийдлийг хайна. Тэгээд цаашаа ингээ ухаж явна. Энийг чинь тунгаалтын бясалгал буюу зөв бодлоо бодож ийн гэсэн үг байхгүй. Гэтэл нөгөө бясалгалт юу заадаг вэ гэхээр юу ч битгий бодлоосоо чөлөөлөгдөг гэдэг те. Бодлоосоо чөлөөлөгдөх нь зөв. Энэ зүгээр дэмий бодлоосоо чөлөөлөхтэйг яриад байна. Гэтэл тэр тунгаах юмыг ухах бодол чинь танд маш их хэрэгтэй. Энэ юмыг тунгаах, ухах, учир начрыг олох, энэ зангилаагийн тайлах те, энэ төгжээс зангилаагийн тайлах, энэ сэтгхүүн хайрцагталтаас гарах, үнэхээр үний юм уу, буруу юм уу, зөв юм уу гэдгийг тал талаас нь ингэж бодож үзэх, өөрөөсөө асуух, ирж хайх, ухах, энэ бол тунгаалтын бясалгал буюу таны ухамсарыг чинь хөгжүүлэх. Нөгөө цаглашгүй ухамсар, нөгөө нэг дээд ухамсартай чинь илүү дөхүүлж өгөх, хинбэ гэдгээ санах, тэгээ ямар одоо их үүсвэрийн энэ дээд ухамсарын нэг хэсэг гэдгээ санах тэр зам руу чинь л одоо явуулаад байгаа юм тунгаалтын бясалгал гэдэг зүйл маань. Тэгээ биднийг энэ тархины хайрцагтлаас нь сайхан гаргаж өгнө. Энэ нөгөө оройн хүртний блокоос нэг чөлөөлж өгнө. Зүрхэн хүртний блокнуудаас нь салгана. Биднийг юмыг ингээд тунгааж ойлгох тусам ухамсар ингээд сайхан тэлнэ. Ухамсар тэлэх тусам та аяндаа ангаагдана. Бид нөгөө юмыг ухаж ойлгохгүй, ухамсарлахгүй мунхаг явах тусам энэ зүрхчин гимтдэг байхгүй юу? Хүнд гомдно, зовно, айн, шанална. Гэтэл ухамсараа тэлээд явхад та энэ айдас, амьдралын зовлон, шанал, хүлээс энэ болгоноо эмчлээл тэр болгоноосоо чөлөөлөгдөд явна. Тэгэхээр ухамсараа хөгжүүлнэ гэдэг чинь маш агуу гайхамшигтай зүйл байхгүй юу? За тэгээд тунгаалтын бясалгал хийгээд тэгэхээр аяндаа та ухамсартай байх хэрэгтэй болно. Өөрийнхөө үйлдэлийг, өөрийнхөө бодлыг амнаас гарч байгаа энэ эргэн тойрны бүгдийг ингэж яг ухамсартайгаар ажиглаж, ухамсартайгаар бодож, ухамсартайгаар үйлдэж одоо цагтаа бүх юмыг ингэж шинэ одоо соргог байдлаар ухамсарлана. Энийг өөртөө дадал болгоно гэсэн үг. Зайлшгүй. Энэ бол ялцчгүй зайлшгүй болдог зүйл. Энийг чинь ухамсар сэрэмсрийн бясалгал гэдээ буддын ухаанд хэлээд өгсөн байт юм лээ. За тэгэхээр энэ тунгаалтын бясалгалаа хийдүүлээ
одоо хүн болгон л тунгаалтын бясалгал хийгээд өөрийн дотоод сүнс, өөрийн дотоод ухамсартайгаа холбогдоод хариулт авч ирсэн туршлага бол хүн болгоны амьдралд байгаа. Гэхдээ энэ бодол тий надад өгөөд байгаа энэ хариулт бодол миний дотоод ухамсар дотоод сүнснээс зөнгөөс гараад ингэдэг хүн ялгаж таньж ойлгодог юм байлээ. Зүгээр л би бодол өнгөрчлөө тий. Би гарц гарлаа олчлоо гэдэг ч юм ингээд тархил хийчлээ гэж бодоод андуураад идэв юм лээ. Ингээ манай монголчууд болохоор ер нь бол энэ ахуйн бүх үйлээ тунгаалтын бясалгалтаа зориулдаг байсан. Миний хувьд л би ингээд юу ч хийхгүй зүгээр ингээд сууж байгаа л юм тунгааж бодохоос илүү ахуйн юм хийж явах та. Эсвэл гар урлал мурлал хийгээд иж явах та илүү сайн бодол руугаа илүү сайн гүнзгий төвлөрч тунгаалтын бясалгалаа маш сайн хийдэг тэр үедээ. Тэгэхээр энэ ахуйн үйл энэ байгальтайгаа харьцах тийм ээ. Энэ байгальтайгаа харьцаж байгаа ахуйн үйлнүүд ялангуяа биднийг тунгаалтын бясалгал руу маш гоё оруулдаг. Бидний ухамсар тэлтэнд байгальтайгаа харьцах, энэ жамынхаа дагуу амьдрах, байгальтайгаа нийцэж зохицож энэ нөгөө жамын дагуу хорвоо ертөнцийн энерги урсгалтай зохицож амьдрна гэдэг чинь дагаад бидний ухамсарыг хөгжүүлэх хинбэ гэдгээ санах нөгөө дээд ухамсартайгаа холбоос юм бэхжүүлж өгд юм байлээ шүү дээ. Харин нөгөө суурин соёл иргэншилд ороод эрэгтэй хэрэггүй мэдээллээр өөрийгөө бөмбөгдөөд дотгошоо биш гадагшаа мэдээлэл рүү ингээд чиглээд гадагшаа хандлагатай болоод байглаасаа холдоод ахуй үйлэнд буруудаад идэж уушна ингээд буруудаад ихсэн чинь ухамсар нь унтарч ухамсарын тэр дээд ухамсартайгаа харьцах холбоос нь тасарч эхэлсэн байхгүй юу. Тэг бүрч тасраа сүрчээгүй л дээ. Гэтэл маш ингэж суларч эхэлсэн. Тэгээ эргээ бид нар тэрийг сэргээх гэдэг юм. Түүнээс огт байхгүй юмыг бид нар ингээ олж авах гэдэг юм биш тийм ээ. Хизээнээсээ байсан зүйлийг бид нар ингээ дарагдцсан зүйлээс сэргээх гэж юм аа. Тэгэхээр хэдүүлээ тунгаалтын бясалгал хийвший. Тунгаалтын бясалгалаа хийгээд өөрийн дотоодоос хариултаа авч сурыг те. Энэ нөгөө тархинаас гарах бодол гэдэг зүйл чинь арай ялгамжтай. Гэтэл яг ингээд энэ сэтгэлийн угаас буюу энэ дотоод сүнснээс гарч байгаа тэр хариулт ухаарал гэдэг юм чинь шал өөр гүнзгий төвшөнд яригдана тийм ээ. Энийгээ сайхан ялгаж салгаж сурчин. Тэд дөрөв тунгаалтын бясалгал руу орчхоор бид нар сурчдаг. Яагад бол энийг хийжсэн туршлага хүний амьдрал зөндөө байдаг. Бид нар л нөгөө би яг тунгаалтын бясалгал хийгээд дотоодос авч ийн гэж нэг ялгаж салахгүй байсан учраас мэдхгүй байсан. Нөгөө хүн хэдий ухаантай хэлхээс нааш гэдэг үг чинь энэ дэр гарч ирдэг байхгүй. Тэгэхээр бид нар тийм бас тийм яахаа алдсан хамаг юмнаас хоолдсон хаягдсан хүмүүс бишээ. Зүгээр л энэ өөрийн дотоодос л хоолдсон нөгөө холбоос нь л жоохон суларцсан байна. Эргээд ингээд сэргэдэг байхгүй юу. Тэгээ өөртөө итгэж эхлээд өөрийн дотоод дуу хоолойгоо илүү их чагнаад өөрийгөө чөлөөлөөд өөрийгөө ингээ өөртөө сэтгэл хангалуун болоод өөрийгөө хайрлаад өөрийгөө үн цэнтэй сүнстэй бурханлаг сүнстэй юм гэдгийг мэдээд эхлэхээр аяндаа бид нар дотоод дуу хоолойгоо яалгадаг болоод энэ яг дотроос сайн хариулт өглөө. Би дотоод ухамсартай холбогдоод тэгээ ойлгохгүйсэн зүйлээ ойлгочлоо. Энэ одоо ил ухамсараа ингээ сайхан хөгжүүлж ийна гэдээ бид нар аяндаа мэдээл явна. Тэгэхээр ерөөсөө бясалгалын гол зорилго бол бид нар ухамсараа л хөгжүүлэх гэдэг юм. Түүнээсээ янз бүрийн ид шид сурах гэдэг юм биш үү? Янз бүрийн даалтын сүнс нартай бид нар холбогдохгүй яваад байгаа юм шиг. Баггүй юу? Зүгээр л ухамсараа л тэлэх юм. Тэгэхгүй ингээд сүнс болгонтой хөөцөлтөн, хэмжээс болгонтой хөөцөлтөн янз бүрийн юмтай ингээ хөөцөлтөл гадагшаа хандаал нөгөө шид хөөцөлтөл ингээл явах юм бол эн чинь дуусахгүй шүү дээ. Орчлын ертөнцид хідэн хэмжээс байгаа юм, хідэн сүнсүүдэр байгаа юм, хідэн ид шид юу ч байгаа юм. Ингээл гадагшаа чиглэл явал хөөцөлтгүй нөгөө шундалчин дуусахгүй. Тэгэхээр дээшээ буюу энэ ухамсарлуугаа чиглэх тунгаалтын бясалгалаа бид нар хийж энэ юмыг ухамсарч ойлгож ухамсараа ингэж тэлж улам сэргээж дээд ухамсартайгаа холбогдох бол хамгийн гайхамшигтай агуу зүйл бидний ганц зорилго тэр лээ. Тэгээ угаасаа ухамсар тэлэх тусам бидний зүрх сэтгэл нэгдэж илүү нөгөө нэгүүлсэнгүү хайр, нөхцөл болцолгүй хайр гэдгийг ойлгож эхэлдэг. Аяндаа ухамсараараа таньчдаг. Тэгээд энэ нэгүүлсэнгүү хайр, болцолгүй хайр гэдэг юм чинь гарах тусам эго гэдэг зүйл чинь хайр гэдэг зүйлтэй уруу хамааралтай учраас эго чинь ч гэсэндээ сулраал ирнэ. Эго гэдэг зүйл зүгээр бид нар эгоныхоо боол олох биш. Эго гэдэг зүйл харин бид нар өөрсдөө тэрийг захирч эго биднэрт захирагдах зүйл байхгүй юу?
Тийм л олж хувирдаг. Тэгэхээр хэдүүлээ хуучин тунгаалтын бясалгал бүгдээч маань яаж хийдэг гэсэн тэр гой бясалгалыг сэргээе. Биднэрт өөр илүү дутуу гадны янз бүрийн үг хэллэг илүү дутуу толгой эргүүлсэн мэдтгүү мэдээлэл хэрэг байхгүй. Улам л гадагшаа чиглүүлнэ, харин хэн биднийг илүү дотгошоо чиглүүлнэ те юу биднийг хинбэ гэдэг танихад тусалж байна. Энэ бол яг үнэн зөв чиглүүлэг юм аа. Энэ чиглүүлгээл бариад юу. Түүнээс ш яг зөвхөн ингээл манай Монгол тийм бусад орнууд мяач гэдэг юм уу? Манай өвгд эзэл бусдыг мэдээд бусд нь ерөөсөө хинч биш гэдэг тийм ялгамжтай үзэл биш. Зүгээр л яг энэ ахуй соёл энэ ингээд дээр үд хийдэг байсан тунгаалтын бясалгал ингээд таалагдчихна гоё зүг байна гэдэг утгаар нь ярьж байгаа. Түүнээс ш одоо би монгол хүн манай монголчууд л ингэдэг байсан гэсэн ялгаа цаг биш шүү. Нөгөө ялгаа цаг манай тана гэдэг юм чи эгоноос гарна. Гэтэл ухамсар өсөх тусам бид нар бүгдээрээ нэг юм байна. Ямар ч ялгаагүй юм байна гэдгийг ухамсараа өсөх тусам бид нар мэддэг, ойлгодог болчихно. Тэгэхээр манай танаа чиний миний гэсэн ялгаа загч бүгдээрээ сайн хаалгуулад өгөх. Тэр байтугай сайн муу гэсэн юм хүртэл алга болно. Зөвхөн эерэг сонголт, сүрэг сонголт, эерэг сүрэг эрчим байдаг тийм ээ. Иймэрхүү зүйлс байдал мэнэ гэд бид нэр таньж ухамсарлаж ойлгоно гэхээс ш нэг юм руу хит яваал, нэг юмнаас зүхтаагаад сайн муугаар нь ялгах. Тэр ингээд өчүүхэн ялхамжаа зааг тэр сэтэлтэй тэр тархины үзэл гэдэг юмнаас бид нар хитэдэж давж гарах байхгүй юу? Ухамсар гэдэг чинь үлдсэн тийм өндөр оршихуй юм аа, цаглагшгүй оршихуй юм аа. Энийг л ойлгох хэрэгтэй. За ингээ энэ яриг сонссон бол та бүхэн тунгаалтын бясалгалаа эхлүүлээрэй. Бясалгал гэдэг зүгээр л төвлөрөл үүсгээл те. Ингээл нөгөө тарин марин ушаал ингээ суугаад байхаар ганцхан төсөөлж болохгүй. Гэгэрэл гэдэг чинь ухамсараа тэлэх юм байна. Түүнээс ш гэгэрэл гэхээр нэг л их лаасаагаал тий нэг л их цагаан хувц өмсөөл сайхан инээд алдаал одоо яадгийн одоо нэг юм гэгэрсэн хүмүүс гэл нэг тийм гигэнт ингээл нэг хэдэн хүмүүс байгаа штэ. Тэр хүмүүс шиг болно гэсэн үг биш ээ. Энэ бол шал өөр зүйл байдаг юм аа. Тэгэхээр үсэ хэсгэн тэр үзэлт нэг ийм байдаг, тийм байдаг гэсэн юм зүйл бити хашигтаарэ. Энэ хайрцагнаас давж гарах чинь л бидний гэгэрэл баггүй юу? Тэгэхээр тунгаалтын бясалгал хийгээд юу ухаарч ойлгосон, юу таньж мэдсэн, урд нь юу ухаж ойлгохдгоос одоо юу ухаж ойлгож байна. Энэ болгоно сайхан хуваалц, бусдтайхаа ингээ сайхан хуваалц яар тех тусам улам бид нар ингээ дотоод ухамсамаа сайхан тэлнэ, бие биентэй гоё хуваалцах тусам өсөж хөгжин тэ. Тэгэхээр та бүхэн миний яриаг сонсоод энэ тунгаалтын бясалгал гэдэг зүйлийг ойлгосон байх гэж бодож байна. Хэрвээ ойлгоогүй асуух зүйл байвал тиймэрхүү зүйл гарч ирсэн бол над руу чат бичээд юм ингээд асууж болно. Би сайхан чадхтаараа сайхан тайлбарлаад өгчнө. Тэгээ ингээл тунгаалтын бясалгал хийх чинь л ерөөсөө биднийг маш хурдан өсгөнө. Гадагшаа биш дотгошоо чиглэх чинь л бидний сэтгхүүг задлан оройн хүрхний блок буюу энэ тархинд кодлдог чинь ингээд сайхан гаргаад өгнө штэ. Тэгэл ухамсарлаж ойлгох тусам бидний ухамсар хэрэг хүснэ бидний дотоод сүнслэг чадвар хүч чадал улам нэмэгдэн нөгөө нэг хамгаалалт энерги хамгаалалт гэдэг зүйл чинь ямар нэг юм өмсөж зөөж тусгай юм хийгээгүй хэрэглээг өсөн ч гэсэндэ бид нэр энергийн хүч бурханлагын хүч чадал нэмэгдэх учраас хамгаалалт гэдэг зүйл чинь хүчтэй болоод ирнэ. Дотоод ингээд ухамсарын тэр бүтээгч бурханлаг хүч чинь ингээд нэмэгдээд ороод ирнэ. Энергийн түвшин ингээд нэмэгдээд ороод ирнэ. Бүх юм чинь ингээд дагаад сайхан болчноо. Ухамсар чинь тэлэх тусам бүх юм энэ ухамсараас шалтгаалаад байгаа аахгүй юу? Тийм учраас л энийг яриад байгаа. Нөгөө сэтгэл зүйн асуудлууд чинь сайхан идгээд эхэлнэ. Нөгөө учир нь олохдохгүй байсан, бүтэхгүй байсан юмнууд чинь цэцрээд ирнэ. Тэр мөрөмд юусаа санаа зовох хэрэггүй. За тэгээ энэ хүртэл сонссон баярлалаа. Бясалгалаа би удахгүй оруулчихна. Нөгөө яриадсан энгийн бясалгалаа би оруулчихна. За тэгээ ямар ч л гэсэн баярлалаа бүгдэнд.